За англи хэлний in demand, on demand гэсэн хоёр хэллэг байна. За маш төстэй сонсогддог. Тэгээд өгүүлбэрт оролцохдоо ижлэгийн юм шиг бидэрт бас заримдаа ойлгогддог. За тэгтээ маш том ялгаатай гэдгийг хамтдаа суралцъя. On demand болвол хүссэн үедээ хэрэгцээтэй үедээ гэдэг агуулгыг гаргадаг. Жишээ авъя. За you can watch your favorite shows on demand with Netflix. За агуулгын хувьд бол та Netflix-ээр хүссэн үедээ дуртай шоу үзэх боломжтой. За тэгвэл энэ хүссэн үедээ гэдэг агуулгыг on demand гэдэг хэллэгээр гаргаж ирж байна. За нөгөө талдаа in demand болвол ямар нэгэн зүйл маш эрэлттэй байх. Хүмүүсүүд тухайн зүйлийг хайх, тийм ээ. За want, тийм ээ, хүсэж байгаа тухайн зүйл бол маш эрэлттэй байхыг бид нар in demand гэж хэлдэг. За жишээ нь luxury cars are always in demand among wealthy buyers. За агуулгын хувьд бол тансаг зэрэглэлийн машинууд чинэлэг худалдаа авагчдын дунд үргэлж эрэлт хэрэгцээтэй байдаг. За энэ агуулгыг гаргаж байна. За тэгэхээр энэ дээр бол бид in demand гэдэг хэллэгээр эрэлт хэрэгцээтэй байдаг гэсэн агуулгыг гаргаж байна.